Та банкны зээлээр орон сууц худалдаа авахар төлөвлөж байна уу? Тэгвэл би яг одоо танд хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байна. Ипотекийн зээл. Ипотекийн зээлийн дээд хэмжээ нь 150 сая хүртэл байх бөгөөд талбай хэмжээний хувьд 80 м2 хүртэл байна. Ипотекийн зээл нь жилийн 6% хүүтэй. Энэхүү зээлийг та урьдчилгаа 30% төлөөд 30 жилийн хугацаатай банкны зээлээр авах боломжтой. Хэрэв та орон сууц барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөргүй 100% зээлээр авах боломжтой. Энгийн орон сууцны зээл. Энгийн орон сууцны зээл нь тухайн банкны нөхцлөөс хамааран жилийн 15-аас 22% хүртэй байна. Энгийн орон сууцны зээлийг та урьдчилгаа 20% төлөөд 20 жилийн хугацаатай банкны зээлээр авах боломжтой. Мөн түнчлэн та орон сууц барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөргүй 100% зээлээр авах боломжтой. Лагшри буюу өндөр зэрэглэлийн орон сууцны зээл. Энэхүү зээл нь тухайн банкны нөхцөл болон тавигдах шаардлагаас хамааран хөв болон хугацаа нь өөр байна. Ихэвчлэн 500-аас тэрбум 500 сая төгрөгийн үнийн дүнтэй хаус болон орон сууц байна. Энэхүү зээлийг та урьдчилгаа 20-30% төлөөд 20-25 жилийн хугацаатай авах боломжтой. Амны орон сууцны зээл. Энэхүү зээл нь тухайн банкны нөхцөл болон тавигдах шаардлагаас хамааран жилийн 15-аас 21% хүүтэй. Энэхүү зээлийг та урьдчилгаа 20-40% төлөөд 10-аас 20 жилийн хугацаатай авах боломжтой. Мөн түнчлэн орон сууц барьж дуусгах зээл, хувийн сууц, худалдаа авах зээл, краш худалдаа авах зээл гэх мэтчлэн олон төрлийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та дурын банкны вебсайт руу орон авах боломжтой. Дээрх дурдсан 4 төрлийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материал Дээрх дурдсан 4 төрлийн зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалын талаар энэхүү постны дээр линкээр орлогдсон байгаа. Үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг та агентаас аваарай. Агент Шүрээ байлаа.